Дараагийн мэдээ. За 2026 оны Усын төсвийн төслийн хилцүүлэг эд өрнөх энэ үед халамж нийгмийн хамгааллын бодлогын гол анхаарал хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон тэдний асран хамгаалагчдын асуудал төвлөрч байна. Тэдний тэтгэмжийн хэмжээ олон жилийн турш бараг өөрчлөгдөхгүйгээс амжиргааны түвшинд дороотож төрийн анхаарал бодит дэмжлэг тасарлаа гэж иргэд үтсэн юм а. За ингээд өнөөдөр төрийн ордны галдан жагслаа. Мөн тэд Улсын хурлын чуулганы хуралдааны үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэний төлөөлөл болсон Саран чулуун гишүүнийг Батсуур нарын гишүүд үл тоож дарамжилсанд бухимдалтай амтлаа. Батсуур гишнээ би ярьж штэ энэ чи. Ямар юу юм бэ? Бид нар энд юм яриад штэ. Хүн яриад байгаа чинь сонсчихвол та. Би таны түрүүн ярих чинь сонсоо суулжсэн штэ. За тэгэхээр гадаа хүмүүс зогсож байна. Тэгэхээр энэ нэг нийгмийн халамжийн сангаас өгж байгаа төсөв дээр ялангуяа энэ хамгийн эмзэг байгаа сэхэнд байгаа хүмүүсийн асуудал дээр ямар шийдвэр гаргах юм бэ? Тэр 300 мянган 500 ч юм уу болгоод нэмжих асуудал арга байна уу гэдгийг би хариулт хүсмээр байгаа. За дараагийнх нь нэг төв болохоор би хасрамж халамжийн асуудал ярьж та ямар бүдүүлэг юм бэ? Дандаа идэж ууж явах юм ярьж ингэж юу гэсэн үг юм? Өвцөн хүмүүсийн асуудал ярьж байна. Таны гэр бүл бүгдээрээ эрүүл юм уу? Бүр инээж минийг тавлаад ах чинь харин юу вэ? Сонсоо суугаад тагцчихаа. Яалаа гэж одоо нийгмийн эмзэг бүлэг за тэгээ одоо юу гэдгийг хурж чадах цалин мөнгө бүх зүйлийг би мэдчихэж би өөрөө малч хүн хөхт. Хүн яаж ойлгохыг би мэдэхгүй шүү дээ. Та нар би хэн Эрдэнэт шөмжлөлтөд хандаж байгаа. Гадагшаа гараад ингээл би цалингич нэмүүлж өгөөд орж ирэнгүүтэл тэр хөрөнгө оруулалтыг хасчихъя гэл. Тэгэнгүүт би тэрийг одоо ёожлоо далайн дээрэмчин шиг. Энэ төр өрж байгаа том нам бол за энэ жил ер нь тэтгэврээ хэдээр нэмэхээ, багшныхаа цалин хэдээр нэмэхээ, эрүүл мэндийн даатгалыг хэдээр нэмэх ингээд нэг дүн гарна. Тэрийг орлогоо нэмэх юм уу өгвөл энэс ингэж бодлогоор явахгүй бол зүгээр л далайн дээрэмчин шиг байж болохгүй гэж хэлж байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асран хамгаалагчид одоогоор сард 302,500 төгрөгийн тэтгэмж авдаг. 2026 оны төсвийн төсөлд энэ дүнг 6,000 эсвэл 18,000 төгрөгөөр нэмэх санал оруулжээ. Гэвч нэмэгдэл бодит амьдралтай нийцээгүй доромжилсон дүн гэж иргэд бухимдлаа. Одоо ерөөсөө уулзалтаар хийгээд явна. Тэгээ бидний дуу хоолой хүрэхгүй байгаа бол дуу хоолойгоо дараачийн удаад бид нэр хүртэл тэмцэх болно. Гишүүдийгэд одоо аргадаж гуйж яваач яг чин үндэ. Эхлээ загинж үзлээ, тайлбарлаж үзлээ, хэлж үзлээ. Одоо бүр гуйж үзчих. Нийгмийн халамжийн сүлжээний дороотсон энэ дүр зураг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах хууль хэрэгждэггүй бодлого тоон дээр үлддгийг бодитоор харууллаа. Энэ бүхэн хүн төвтэй энэрэнгүй бодлого гэх засгийн газрын урай цаасан дээр үлдэж бодит амьдралд хөгжлийн бэрхшээлтэй иргэд хаалганы цан үлддгийг харууллаа гэж иргэд бухимдаж байна. Төсвөө яриач хэрүүнээ бодооч. Навшоо